Галзуу нуур season 2 дээр орж байгаа хамгийн онцлог маш сонирхолтой контент бүтээгчдээд энэ хүнээс болоод би өөрийнхөө ник 8-ыг солихоор шийдсэн. Тэгээд энэ ерөнхийдөө юу юм бэ гэж товчхондоо танилцуулахад өөрөө doodle art хийдэг. Doodle art хийхээ хажуугаар бас контент хийдэг. Тэгээд контентийг юм бүр кино цаашаа бүр visual art төрлөөртэй бүр ингэ урлагийн хэмжээнд контент хийдэг. Амар лаг editтэй, тэр storytelling-ийн script аимшигтай. Тэгээд тэр дүрсээрээ үүлж байгаа үүлэмж, илэрхийлэмж, мэдрэмж идэх нь бүр үнэхээр тасархаа ярих юм байхгүй. Тэгээд өнөөдөр хэдүүлээ энэ залуутай танилцаад тэгээд ер нь мүлжүүр айгүй ихтэй заяа. Амар гоё. Өнөөдөр хэдүүлээ контентын ярилцсан. Тэгээд энэ зураг авалтын техникүүд эдгээр бүр үнэхээр солиотой. Ер нь бол юм кино цаашаал контент хийдэг гэдэг. Тэрэнгээрээ амар гоё хүчтэй мессежийг өгдөг. Энэ контентөөрөө дамжуулаад амьдралаа амар гоё өөрчилсөн залуу байгаа. Өөрийгөө бусдад зөвөөр илэрхийлэх, нийгэмд байр суурь эзлэх, бусдад нөлөөлөх, эдгээр зүйлсээр дамжуулаад өөрийн хувийн санхүү, орлогоо бодитоор өсгөх. Энэ боломжийг хамгийн хүчтэйгээр контент гэдэг зүйл олгож байгаа. Гэхдээ би ерөөсөө энэ контент гэдэг зүйлийг яаж хийхийг мэдэхгүй байна гэж байгаа бол аагаас нь яг хүртэл буюу анхан шатнаас юу ч мэдгүйгээс бүр мастер түвшинд хүртэл суралцахыг хүсэж байгаа буюу яг энэ контент хийх скил ур чадвар өөрт ч хэрэгтэй байгаа бол бичлэгийн төгсгөл бигээд болцсон. ChatGPT-гээр мэдээллийг авсан. За тэгэхэд бол ер нь бол ингээ 2003 оны 5 сарын 11-нд Мексикт төрсөн гэдэг жбайгаа. Одоо 22 дэх гэсэн үг. Тэгээд өөрөө doodle art хийдэг. Тэгээд Gaux art бүтээлээрээ контент эхэлжсэн байгаа. Яг үндсэн main YouTube аккаунт нь болохоор 2.5 сая дагагчтай. Дахиад нэг YouTube-тэй тэр нь болохоор 391 мянган сабтай. Instagram нь бас 2 Instagram-тай. Main аккаунт нь 803 мянга. Тэгэхээр хоёр дахь нь 237 мянга. Хэдүүл эхлээд зүгээр нэг контентын харчээ заяа. Focus, RM blur, өнгө тавилт. Одоо энэ текстийг штэ энэ нүдний шилийн араар яаж орох нь араараа за. In the last 5 years of being a full-time artist. Харсан уу? In the last 5 years of being a full-time artist, I've learned 4 very important things. 1. You don't learn either something functional or decorative. Maybe both? Not both. 2. Undo Сайн дэвтэр дээр фокусж байгааг нь харж байна. decorative. Maybe both? Not both. 2. Undos are prohibited. 3. The Сайн шилжилтийг харсан уу? are prohibited. Бүүм. 3. The Тэгээ энэ зураг авалтын техникүүд нь аюул сонирхолтой. Тэгээд нэг подкаст дээр орсон байдیں۔ There's light beams coming through the window. Одоо энэ подкастт ороод зураг авалтуудыг яаж хийдэг талаараа ярьж байгаа юм. Do you have a fog machine or something? Are you hazing before you shoot? Yeah, that's a fog machine. Yeah, it's a fog machine with the. I'm lucky because my window has very good lighting. The light comes in the afternoon. It comes right inside, and Тэгээд одоо ингээд цонхны гэрлийн тусгал масгалыг яаж ашиглах юм бэ талаараа. I have some trees, so it gives this really cool effect. Oh my god. Okay, and then this light. What is this? That's when I turned, I think 17. My dad's got me some lights for me to start making videos, and these are some Amazon lights, some newer Amazon lights. Now you say it. Okay, now the camera's tracking back. Got it. So you're really just using your eye looking at the screen without looking at like meters or tools measurements. Yeah. Okay, cool. Cool, and I needed a new sketchbook since my previous say. Одоо энэ камера тракуудтай камерын хөдөлгөөнүүдийн яаж хийгээд байгаа юм бэ гэж асууж байгаа. Okay, now the camera's tracking backwards. So what is that now? Skateboards again? Yeah, skateboards. Одоо энэ дээр skateboard ашигласан уу гэдэг жаа. Энэ одоо дөнгөж саяын шилжилтийг яхахта камера хөл дээр нь байршуулчаад хөлн доор нь skateboard бариад тэгээд ингэж татаж смутээр айгаа зөөлхөн удаанаар ингэж татаж явуулдаг гэдэг талаар ярьж байгаа. And a tripod. And that's me and my dad is filming. Okay, so your dad's pulling the camera back now.
Okay, got it. were already filled out. After receiving it, I started carrying it around. Okay. So I love this about your videos. There's this conceit that like there's a doorbell. in the Yeah, back. Яа одоо саний шилжилтийн талаар бас ярьж байна. Started carrying it around. So I love this about your videos. There's this conceit that like there's a doorbell and then a Yeah. package outside your bed. За ерөнхийдөө энэ залуу маань одоо ингээд маш том инфлюенсер болсон ингээд контентийг урлагийн төвшөнд хийдэг болсон байгаа юм. Тэнгүүтээ энэгээрээ дамжуулаад амар гоё орлоготой болцсон. Тэгээд гол нь ингээд контентийг урлаг болгож хийж байгаагаар айгүй нэр хүндтэй. Тэгээд анхных нь түүх ер нь өөрийнх нь түүх гэх юм бол ингээд doodle art хийж байгаа бичлэгээс эхэлсэн. Тэгээд дараа нь хамгийн анхны viral явсан ингээд iPad-н дээрээ өөрөө customize буюу ингээд doodle art-аар custom хийгээд тэрийг аавда бэлгэлж байгаа бичлэг нь хамгийн өндөр хандлтаа. Тэгээд ер нь нэг иймэрхүү яг өөрийнхөө арт хийж байгаа бичлэгүүдийг хийдэг байж байгаа. Сүүлдээ storytelling өгүүлэмж рүү ороод гайхалтай. So today I will go Амар сонирхолтой. to my son iPad Pro Max and then I will give it to my dad. But first, let's buy. Holy shit, this thing is expensive as shit. Сая харсан уу? Holy shit, this thing is expensive. Ингээд эн чин камера ингээд гараараа барьсан ингэж байгаа штэ. Тэнгүүтээ дахиад нэг эдитэн дээр яг тэр үнцгийг тааруулж хийн гэдэг ёо бас л. As fuck. Now, Transition шилжилтүүд амар супер. let's unbox it. Delicious. Эдитийг харж гинөө ерөөсөө өөдөхгүй байгаа штэ. Харталт нэвж байгаа sound effect-үүд. Ингээ хүн сайн анзаарахгүй ч гэсэн ингээд энэ жижиг юмнууд чинь ингээ хүний анхаарлыг амар бариад тэгээд таалбчтайгаа сонирхолтой мэдрэмж төрүүлээд байгаа байхгүй. Now I'm going to tape the parts I don't want to mess up using some sexy blue tape. Тэгээд би нөгөө никнейм энэ залуугаас бол солилцсон гэдгсэн штэ. Ингээд би ч өмнө нөгөө Matrix зургойсон. Тэгээд энэ залууг үзээр байгаад энэ cinematic visual art-ад амар дурлаад тэгээд өөрийгөө cinematic өргө болгосон байгаа. Шалтгаан юу юм бэ гэвэл тэг Монголдо яг энэ cinematic visual art, cinematic storyteller гэдэг төрлөөр Монголдо номер 1 нь болно. Тэгээд цаашдаа ер нь дэлхийр үүснэ гэдэг шин зорилготой болсон. Тэгээд энэ бол яг ингээд амар хорхоосож бүр ингээд хоббиш хийж байгаа зүйл маань гэх юм уу? Сүүлийн үед хийж байгаа. Тэгэл яг ингээд cinematic дүрс аваад тэрийг эдитлэхээр бүр амар кайфтай. Зүгээр энэгээр хандлт аавн уу, орлого олно уу, тэр хэсэг нь надад ерөөс хамаахгүй. Зүгээр л би бүр үнэхээр ингээд кайфарч хийж байгаа зүйл маань болцсон байгаа. Тэгээд яг хөө энэ дээр амар их зүйл одоо шинээр сурах шаардлагатай байгаа л да тий. Би өөрөө урлагийн мэдрэмж, тэгээ гоо зүүн мэдрэмжээ хөгжүүлэх шаардлагатай. Гэрэлтүүлгийн дээр зураг авалтны техникүүдээ илүү их сайжруулах шаардлагатай. Дээрээс нэмээд бүр ингээ хөгжмийг хүртэл илүү сайн ойлгодог, мэдэрч чаддаг болох хэрэгтэй. Storytelling-ийг одоо зүгээр storytelling script-ийг бол ингээ зохиолыг бол зүгээр ингээ гаргах чинь тэгвэл энэ зохиолыг тэр visual тэр cinematic visual дүрсээрээ яаж тэр мэдрэмжийг нь тэр өгүүлэмжийг нь дүрсээр яаж илэрхийлэх юм бэ гэдэг тэр ур чадвар бол надад амар тутагч байгаа. Энэ дээр дахиад ер нь суралцах гэдэг явж байгаа. Би удахгүй өөрийнхөө YouTube-ыг бас cinematic өргөө болгочноо. Тэгээ сая нөгөө cinematic өргөө болохгүй солих гэсэн чинь YouTube-ээс нэрээ яагаад сольж байгаа юм бэ гэдэг шалтгаан мэйл явуулцгаал гээд нэг жоохон тийм болцсон. Удахгүй солихчих واخ. За, контент руу оръё. Okay, now the most painful part. Sanding. Okay, iPad sanded, so now let's spray paint it. Do this, I'm going to use some... no. Тэгээд монголчууд ч тэгээ бид нар ч ингээд иймэрхүү контент хийхээр ер нь жоохон уйтгартай байдэн штэ тий. Жоохон залхуу. Энэ нь болохоор бүр амар креатив байгаа штэ тий. Зүгээр ярих юм байхгүй. Тэгэл хідэн ч өнцгөөс зүгээр ингээд нэг өнцгийн нэг одоо үйл явдлыг хідэн төрлийн сценээр хийгээд байгаа. Тэрийг яаж ингэж гоё холбоод байгаа. Sketch finished, so now I will transfer it to the iPad using the crazy graffiti technique. Одоо ингээд эхлээд дизайнаа гаргаж штэ цаасан дээр.
But I need some graffiti on the back of my sketch to do this. Байнгын сонирхолтой шилжилтүүд. And I'm going to use a disgusting ballpoint pen. Ew. Never know when you home. I get unstable. I get unstable. Remember the first time I met you. Йоо, сонсносоо яг хөгжмийн бөмбөр дээр харуулж. Unstable. Бум Remember бум бум the бум first time I met you. I get unstable. бум Remember бум бум. the first time I met you. I get unstable. Remember the first time I met you. The way that it made me feel. It worked. Oh yeah. Let's destroy the start with the За энэ бол ерөөхдөө ингээд анхных нь контентууд. За энэ бас амар сонирхолтой контент. The creative process looks like this. Тэгээ өөрийнхөө контентыг хэрхэн хийдэг талаараа Right? Well, одоо энийг бол би бодохдоо зөв ингээд балан дээрээсээ нэг хөл нэг авчдаг хөл үүдэн штэ тэрийг ингэж татаад тэгээд хийж байгаа эсвэл хажууд нь яг нэг хүн ингээд дагаад явуулж байгаа. no. More like this. Ингээл зургаараа те ер нь энэ процесс ер нь яаж явагддаг вэ гэдгээ зүгээр ингээл харуулчихлаа юм л та. Тэгэл яа юу их хөө гэж бодож байгаа л нэг санаа орж ирлээ. Скриптээ бичлээ санаануудаа яаж явах уу те тэгэл зураг авалтуудаа энийг There's a lot of одоо энэ гэрэлтүүлгийг хартаа. Энэ бол одоо нэлийн wide нэлийн өргөн линзээр бичиж байна. starring here. Сэний шилжилтүүд бас амар гоё байна. Энэ баг fish аяха. Scratching there. Тэг дүрсүүд нь бол бүр үнэхээр синематик байгаа сте. Юу кино. Тэр. Walking away. Sometimes running. Doing everything. Тэг бид нар бол иймэрхүү гүйж байгаа мууж байгаа сценыг авахтаа зөвхөн нэг өнцгөөс нь бичил болоо штэ. Except the thing. And suddenly you get an idea. The idea. Амар creative. Well, at least that's what you thought last night. But finally, it pops up. An image. You see it. You start. Яг энэ балны дүрсийг авч байгаа л аим над бол амар сонирхолтой. Vision. The chase. The craft. The 5 a.m. filming sessions become your best friend. The 3-second shots. Одоо энэ нэг дүнгийн silver button-ы дүрсийг яаж авснаа харуулж байна. Take 3 hours to make. You lose your mind trying to find a song. Оо. Харсан уу? Take 3 hours to make. You lose your mind trying to find a song. Дүнгийн саях болохоор нөгөө камера тогтоочоод энэ хугацаанд энэ замаар явна шүү гэдэг тийм камерын tracking одоо тийм нэг төхөөрөмжтэй гэх юм уу. Тэгэд энийг одоо ингээд хэдэн удаа дахиж тоглуулад тэгэд ер нь бол саний edit-ийг хийж байгаа гэсэн үг л дээ. You go off the rail trying to find the right pace. The deadline looms. The wheel of death spins. And just when you think you're there, prioritize making thumbnails. there's always one more thing left to do. Sure, we create Тэгээд монголчуудын хийдэг контент ямар байдаг вүлээ тий? Яг энэ хэмжээнд бүр ингэж креатив баг кинонууд л баг ингэж хийж байгаа шүү дээ. Яг ийм зүгээр ингэж контент бүтээгч бол ер нь байхгүй.
Тэгээ миний хувьд бол яг энэ хэмжээнд хүрэхийг зорж байгаа. Тэгээд Galaxy-ийн хувьд бол бас нэг контент орох зай айгүй хол зайтай. Ер нь бол нэг дунджаар 2-3 сардаа нэг контент оруулдаг. Тэгээд энэ угаасаа ийм төрлийн контентыг хийхэд амар их цаг хугацаа орно, амар их одоо уран сэтгэмж мэтгэмжтэй гэх мэтлэн юмнууд орно. Эдитэн дээрээ баг хэдэн өдөр суун гэх мэтлэн зүйлс байгаа болохоор тэгж удаж орж байгаа дээ. Миний хувьд ч гэсэн ер нь анхлан суралцж байгаа учраас аль болох боломжоор ажлынхаа жугаар баг багаар хийгээд яваад байна. Тэгээд магадгүй нэг жил 2 жилийн дараа гэхэд ер нь нэлийн гайг болох байх. Тэгээд та нар бас энэ аялалтай хамт байгаарай. Хідэн эффект, хідэн саунд эффект, тэ хідэн текст төрсэн байгаа юм байна. The deadline looms, the wheel of death spins. And just when you think you're there, Prioritize making thumbnails. there's always one more thing left to do. Sure, we Хамгийн сүүлд нь одоо thumbnail-ээ идгээл тэгж байна. creators Тэг ингээд ярьж байгаа storytelling, visual storytelling-тэй амар гоё холбож илэрхийлдэг. Тэгээ ер нь ингээд өрөөнүүдийг ингээд хараа штэ. Ер нь контентуудыг үзэн штэ. Тэнгүүд өрөөн дээр нь зүгээр одоо бидний шиг байдаг юм овжууртай гэрэл ерөөсөө байхгүй заяа. Дандаа яг ийм ширээний гэрлүүд тэгээд spotlight-ууд эдгээр ашигладаг. love creating. But if there's anything to help us do it, Тэнгүүтээ одоо энэ дүнгийн дүрсэн дээр бол яг л өөрөө яриад байгааз эхлээд нөгөө voice over хийгээд хоолоогоо хураагаад авчдаг. Тэрнийхээ дараа яг бичлэгэн дээр ам барьж идэг. Ингэнгүүт нэг амар цэвэрхэн тэгээ бүх хоолоо чигэд болчихж байгаа. we're all heroes. За орлогын хувьд бол мэдээж хэрэг YouTube-ээс орлого олж байгаа. Энэ дээр бол за видео IQ-гоос бол нэг сарда 493-аас $1,000 олдгоо л гэж юм. Гэтэ миний бодлоор энэс жоохон их байхаа. Тэрнээс гадна юунууд дээрээ контентууд дээрээ спонсор авдаг дүнгууд дандаа ер нь бол том байгууллагуудтай Samsung, Toyota гэх мэтлэн дандаа ийм том компаниудтай хамтарч ажилладаг. Тэгээ мэдээж бүр ингээд энэ хэмжээний контент хийж байгаа юм чинь спонсорлож авч байгаа. Тэгээ гадаадд ч гэсэн угаасаа контент бүтээгчид өгдөг спонсорын үнэлгээ айгүй сайн байдаг. Спонсороос нэлээд ажиггүй орлого олчж байгаа. Тэрнээс гадна өөрийнхөө юм мерчийг хийдэг. Тэгээ мерч бас маш сайн борлуулцдаг. Энэ чэнэсээ тэгээ энэ хавьяас нэг гэрэл тусгацсан. Артталт нь дахиад нэг гэрэл байна. Энэ хавьяасаа яг энэ доотлын энэ рүү дахиад нэг гэрэл тусгацсан байх шиг байна. Мангар гоё зурж байгаа сте. Тэгээ би өөрөө бас 10 жилдээ зурх сонирхолтой байдаг байсан. Тэгээд харандаагаар хар зураг айгүй их зурдаг байсан. За ер нь бол тэгээд энэ залуугийн контентын яг урлагийн хэмжээнд хийх энэ эдитинг тэр дүрс авалтууд үнэхээр гайхалтай. Тэгээд монголчууд ч гэсэн энэ хэмжээнд хүрээсэй гэж хүсэж байна. Би өөрөө ч гэсэн яг шинэ зорилготой, шинэ хоббитой болцсон явж байна. Тэгээд манайхан бас Galaxy-г бас үзээрэй. Тэгээд намайг бас subscribe хийгээ, лайк дараад дэмжээрэй. Хэдүүлээ онцтой Монголын номер 1 visual artist болно. Автоматагийн үүсгэн байгуулагч Идэр Бат болон түүний арт, сошиал хаягууд дээр нь ажилладаг видео эдитер, график дизайнер буюу контент баг. Дээр нэмээд Matrix зургийн миний би хамтраад контент community байгуулсан байгаа. Энд чинь контентын бүтээц найруулга хэрхэн явагддаг, хэрхэн хүний анхаарлыг татдаг, камерын өмнө яаж ярих юм, хүнийг уйдахгүй сонирхолтой видео эдит яаж хийх юм, анхаарал татсан thumbnail поструудыг яаж хийх юм бэ гэдэг арга аман сошиал хаяг буюу сошиал платформуудыг хөгжүүлэхдээ ямар стратеги ашиглах юм гэх мэтлэн бүгдийн цаана. Дээрээс нь өөрийн чинь хийсэн контент, постэр, thumbnail-үүд дээр чинь мэрэгчлийн хүмүүс зөвлөгөө өгөөд буюу яг гараас чинь атгаар зөвлөд юм гэсэн. Тэгэхээр үр дүн гарахгүй байх боломжгүй гэсэн. Хэрвээ контент community-д нэгдээд өөрийн орлого, карьер, боломжууд өсгөхийг хүсэж байгаа бол бүртгэлийн линк нь тайлбар хэсэгт байна.